Асамсаруу. За өнөөдөр та бүхэнтэй Sky Children of the Light тоглоомыг Steam-ийн хөлбөрөөр олж үзүүлье. Саяхан сар хүрэх хугацаанд Steam дээр энэ тоглоом тавигдсан байна. Гар утсан дээр бол нэлээд хэмжээний гарсан багтаамж нэг баг 3 гигаар багтаамжтай байна. За тэгээд энэ нэг хаалганууд ингээд идэхгүй байгаа. Яагаад гэвэл хамгийн сүүлдээ төсөлийн үе рүү оруулаад явагдсан байна. Төсөлийн үеийн хаалганд байдаг. Space дээр дараад хурдаг. Маус хоёр дээр дараад дуушаа болно. C дээр дараад чат бичдэг юм байна. Q болохоор дуудана. E нэтрийг гаргаж ирж байна. Z нь tab дээр дарвал shift нь болохоор хурдан гүөх юм байна. Маус нэг нь бас адилхан юм байна. Маус хоёр нь болохоор алхмаар явд юм байна. Маус 3 нь томруулж чиглүүлдэг юм байна. За тэгээд энэ тоглоом дээр бүх аккаунтуудыг оруулсан байна. За Game Center, Google, Facebook, Apple, Nintendo аккаунт, PlayStation, Steam аккаунт гэдэг бүх аккаунтуудыг оруулсан байна. За тэгээд шууд тэгээ ер нь цааш тудлаа ярихгүйгээр зөв тоглоомынхоо дууг сонсоод хөгжмийг сонсоод яваа.
За тэгээд ингээд дахин шинээр төрдөг юм шиг лээ. 10 далж өгөртэй төрдөг. Тэгээд хаалганууд дээр одоо нэгдэх баха. За тэгээд миний хамгийн дуртай хаалга төрлийн 1-р хаалга, 2-р хаалга, 3 4 5 6 хаалгатай. 4-р хаалга. Тэгээд шинэ нэг хаалга нэмэгдсэн юм шиг. Би энийг ерөөсөө хараагүй. Сүүлд тоглоом апдейт хийгдээд нэмэгдсэн юм шиг. Яг 3-4-2 голтон баг шиг. Яг энийг хамтаа сонирхож болж юм. Энэ болохоор ингээд даалруудаа хард юм. Энэ нэг шинэ даалга нэмэгдсэн юм шиг. Би эдрийг сайн ойлгодог юм аа. Эдрийг ямар хүчтэй юм бүү гэдэг. Тэрсэн айдрын тийч болно, ирвэ тийч болно. Тэр хаалгыг хамтаа сонирхъя. Энд бас нэг юм байгаа юм байна. Энэ даалгаврууд өнөөдрийн даалгаврууд. Энэ үнэтэй нэг айц болж болно. Галаад солилцох нь бол яг танилуд болно. Гэрэлтэж харагдана гэсэн. Тэгээ айд принт хийгээд айцолж болно. Өдрийн хугацаатай юм байна. Энийг workshop ороод төлхөр авах юм шиг байна. Season pass $9 өгдөг.
дахиад эхэлчихлээ.
эхний 20 минутанд яг зураглал нэг сайхан болсон байна. Гараа FPS GPS 60 FPS Max 60 FPS за full screen resolution болохоор high graph дээр байж байна. Тэгээд өнөөдрийн геймплейг дөрөв дуусгая да. Sky Children of the Light гэдэг тоглоомор ерөнхийдөө геймплей